Зохиолч Стенүн Хөвгүүн заяа 16 дугаар хэсэг. Тансаг тавилгатай саруул том өрөөний өргөн орон дээр чармаа нүцгэн эрэм хоёр ужид цэнгэл дүүлдэн гиншин айхэлж байв. Эдүгээ 60 нусыг шүргэж буй доёд дээш харан хэвтэж харин ханд дээр нь мордон урам таяа цогно. Баян эрийг эхнэрээс нь салгаж чадсан түүнд нэг зүйл дутуу үлдсэн нь гэрлэлтэд батлуулах. Хөгзөх сайтай тааз томтойгоос гадна хүүхэд төрүүлж үзээгүй тул өтрээ чангатай. Энэ нь доёдод маш их таалагдаж дэрэгдээ авсан аж. Үсээ шидлэн цогих ханд хонгор минь доороос хөдлөөрэй хэмээн тасралтгүй өглөн гиншиж харин доёд нүрээ чинрүүлэн хавч чадаг уухаас гэж сөнгтөн айхлана. Доёдын хоёр нүднийхэн өмнө бомбогнох том цагаан хөхнөөс тас зуран базаж үе өндийхөд ханд цээжээрээ доошлон товчноосоо хүүхүүлэх нь урамтай. Бараг хагас цаг айхлан цогсны эцэс доёд муухай дууран жижирсээр дур ханаж өгтлээ ядарсан ханд шаал худлаа хашигцаар султан унжээ. Миний хөгшин үнэхээр мундаг юм а. Сайхан боллоо. Чиний минь шүү дээ. Намайг яаж өдөөхөө мэдэх юм? Доёдыг сайхан аягшлаж эхлэнгүүд ханд гараа доошлуулан шалжиж буусан эрэгтнээс атгалаад ханиа хоёулаа гэрэлтэд батлуулъя л да гэж хушууган унжуулав. Цонгуу дуусаад болёо. Сэтгүүлчдийг ч эс мэдэх биш. Эсэн бусын юм нэмж хажирлаад цуурч өгнө. За. Нөгөө тендрүүд юу болсон? Авч чадах нь уу? Чадлаггүй дээ. Бүгд л танаас айдаг юм чинь. Хэд их хүчлээ дэмэ. Хангалттай ихийг оллоо. Одоо хэсэг амс хий. Ойлголоо ханиа. Гэхдээ хууль ёсны дагуу оролцоод үзье. Ялагдсан ч хамаагүй. Тэгээд би хэдэн хүнд хэлээ. Ханд баясан толгой дохиод доош шургах үед доёдын утас хангинав. Юу? Алга болсон? Хэзээ? Чорт. Хүүхдээ сайн харж байхад яадаг байна. За тэгье. Ханд амаа арцсаар өндөгөөд юу болов гэх үед доёд хөмсөг зангидан танаа ач дүү чинь алга болчихож сая биднийг гарахад байсан санагдах юм. Байсан баха. Гэхдээ тэр муу хаа холдов гэж. Эсрэг намынх нь уу? Эсвэл мөнх шиншилсэн хулгайчууд уу? Барьцаалсан гэж үү? Өөр яана гэж. Доёдын дуу өндөрсөн хамран сардалцгаад ханд навцасхийн эртхэн явуулдаг байж одоо яана гэж саймшрав. Хэсэг ажиглээ. Хүн амьтанд мэдэгдээд хэрэггүй. Зөв. Ээжигээ дуурайсан дотор тамиртай хоггүй. Жаргалтай газар хүн тогтдоггүй. Өвстэй газар мал тогтдоггүй гэж юутай үнэм. Доёд хэдэн удаа ач охин уянгадаа ох минь энэ орхон хүү гэрл үн буцаасан нь дээр шүү. Чи хоёр охинтой хүн алст нь юу ч болоо илээ гэж сануулж байсан. Гэтэл уянга тест зөрүүдлэн байж эгээ гарын үзөөр зарагдахад ч амар. Тэгээд ч нэр нүрэнд муу гэд халгаагаагүй. Нэг бодлын зөв юм шиг. Гэтэл ийм юм болчихлоо. Бачуурсандаа арх ундгалан уух доёд муу навшнууд хэндэж хамаагүй жаалаар шантаажлах гэсэн бидтэй. Ёстой хуцан мэз. Хэмээн хашгирахад ахиадал зочин сандарсан ханд доош шурган хүү алга болоод 7 хонжээ. Эрвэхээрээ хаасан ч олдсонгүй. Дэрэгдэн саруул байгаагүйсэн бол гэрэл мад тэсгэд тун бэрх байх байлаа. Эцэст нь санчиртай уулзахаар шийдэн энэ тухайга саруулт хэлэхэд тэгдээ эрх үш төрсэн эцгийн юм чинь нэг чиг гаргаж өгөх бах. Би ч бас тэгж бодоод байна. Хүүг минь шинэ ихнэр нь дарамтал зовоодаг байсан юм болов уу? Тэгээд л зүгтсэн байж таарлаа. Чи уул зацсан асуу. Бас үерхэж нөхөрлөдөг найз нөхдөхийн талаар мэд. За. Нөгөө маргаашнаас зах дээр зогсохгүй бол хугацаа болчихлоо.
Мөнхөө уцтаад байна. За тэгээ дээ. Турж царай алдсан ч үзэсгэлэндээ хэвээр харагдах гэрэлмаг гарахад сарвал араас нь тэврээд зоригтой бай. Би үргэлж чамтай хамт шүү. Хэмээн шивнэв. Санчир улам жин нэмээд орчин үеийн баян тарган ир болжээ. Өмсөж хэрэглэж буй нь үн цэнтэй гэлцэл харагдана. Чи яг хэвээр байх шив. Намайг тавлах яхав. Хүүч нь олдохгүй 7 хонцглоо. Санаа чинь зовхгүй байна уу? Би ямар буруутай юм? Чам дээр утсан байх л гэж бодсон. Эхнэр чинь арай юу гэж янз бүрээр айлгаж ичээд байсан биш үсттэй. Юу гэж дээ. Харин ч эрх дураараа өссөн. Жаргалтай газар хүн тогтох штэ. Чамайг дуурайсан буруу сэтгэлтэй гөлөг байж. Гэрэл маа гинэтхэн уурсан өндөлзөөд төрсөн үрээ яаж ингэж хэлж чаддаг байна. Арайчтэй гэж хашигчин санчрыг алгадаж орхив. Гэнгүй зогссон санчир тэнцвэр алдан золтой л унчсангүй. Яадаг гिचи галтайс новш гэж хараан гэрэлмаг бариад авлаа. Уур амаг хөдлөхтөн зэрэгцэн дор хүсэл нь гинэтхэн асчхав. Санчрын бахимгаар тэврүүлсэн гэрэлмаа хөөхөө хөцгийг нь базлан ховцыг нь тайлхыг оролдохыг анзаармагц гаж навшаа яагаад байна? Алив тавиач гэж бачимдан ориллоо. Чи одоо ч миний эхнэр хэвээрээ. Бит явууц. Би хамгаалах хүнтэй болсон. Юу? Хүнтэй суусан. Тэр намайг өмгөөлнө. Санчир орон дээр лагхийн сууснаа. Хим чамд ингэх хэрэг байхгүй. Яагаад? Би ч гэсэн амьдрах хэрэгтэй. Тэгээд чи бид хоёр одоо ямар ч хамаагүй хүмүүс. Эхнэрийнхээ зоримог дайчин занд чочирдож орхисон санчир хэсэг азанснаа. Чамайг тэгжиш дураар нь дургуулахгүй шүү. Тэрэндээ тулвал хүүхдүүдээ би авна. Горд ганц хүүхэд аятайхан амьдруулж чадаагүй ч. Чам шиг янхан амьдрал заахгүй шүү. Надад та нар дэндүү жижигдэнэ. Баян тарганы хувьд чи илүүлтэй. Гэхдээ чамд хүн чанар гэж алга. Чи угаасаа л ядуу дорой байх хувь тавилантай. Шүүхтэр уулзъя. Тэгээ. Би чамайг бодсондоо л элдв юм яриаггүй. Амьдралын хууль яаж шийдэхийг харъя. Аавын минь авч өгсөн 4 өрөө барьж нэг хэмжлэн. Гэрэлмаа тээс өөр хүн болжээ. Нээрэл шүүх цагдаагаар явбал доёд боож өгнө. 15 жил чамайг би тэжээсэн. Гэтэл ингэж байгаа мó. За яах вэ? Санчрын уур амаг арилан шалжиж орхижээ. Нүдэн гялалзан дуун чангарах гэрэлмаа дэндүү дур булаам харагдана. Гэвч тэр хүнийх болсон. Өөдгөө юм. Санчир гинэтхэн ухсгийн гингүй зогссон гэрэлмаг өшөглөж орхиод үхчи хэмээн орилжээ. Чи хүүгээ ирэлтэй. Ангийнх нь багш найзуудыг нь хэлээд өгөч. Сургуульд явахгүй гэд яваагүй. Юу? Санчир гарч одоход гэрэлмаа араас нь ундээсэн ч хэвлийн тус газар айхтар хүчтэй хатгуулан явсаар газар өмжээ. Дүүгээ алга болсонд маш их айж сандарч санаан зовсон эдэр тамир хоёрт яваагүй газар бараг үлдсэнгүй. Өглөө эртлэн гараад л хогийн цэг тарин шаан зах дэлгүүрээр ирж шүндэл болоход эцэж ядарсан амьтад гэртээ харьцгаана. Энэ өдөр мөн л бүтлгүйтэв. Тамира ингээд орхон маань яасан гэж. Нэрээ тийм байх шүү дээ. Гэрлүүгэл явсан байж таарлаа. Ирээгүй шүү дээ. Манай шинэ гэрээг мэдэхгүй болоод л тэр алив бас явъя. Хаашаа вэ? Зүүн салаа. Таксийн цуй. Тэд гар оргон таксинд суугаад очих хаягаа хэллээ. Орхон маань гэрээ нүүснийг мэдээгүй. Тэгээд л. Тийм ээ. Бид буруу ирээд байж 7 хоног хаана юу хийж уугаар хооллож ундаал авал. Таксины жолооч ах эргэн харснаа. Та хоёр дүүгээ хааж байгаа мó? Тийм ээ. Гэрээс гараад сураггүй 7 хонлоо. Таксины жолооч ир болсон явдлыг сонсоод яг 7 хоногийн өмнө та хоёрын яриад байгаатай төстэй хөө надаар хүргүүлсэн. Гэхдээ зүүн салаа руу биш баян хушууны эцэс буусан.
Мөн байна. Аха. Та бид хоёрыг хардаа. Төстэй байна уу? Тийм байна. Нүд нь гялалзаад яалтын арга алга. Гэхдээ ягаад баян хушуу гэж. Тэндээс автобусанд суудаг байсан. Тэгээд л алхажээ. Сайхан сэтгэл таксины жолооч тэднийг зүүн салаа хүргээд хашаа руу орж хамт хайлцав. Гэвч тэнд байсангүй. Энд ирхэн ирж гэрээ нүүснийг мэдээд өөр тийшээ явчихаж. Тамир тэсгэл алдан уйлгнаж эдэр гараа зангидан өгөр санчир. Нэр төрөө бодоод цагдаад хэлээгүй. Гэтэл дүү маань цагдаад хэлээгүй. Тийм ээ. Дүүг маань хүн барьцаалсан. Удахгүй мөнгө нэхнэгээд огт тоогоогүй. Энэ хажуу айл руу орж асуух уу? Долгор эмээгийн герт хүн байх шинж алга. Энд ямар хүн амьдардаг байсан юм? Нэг эмээ хүүтэйгээ. Хүн их муу хүн. Муу хүн гэсэн үү? Нэр нь. Таксины жолоочор насаараа цагдаад ажиллаад тэтгэвртээ суусан хүн юмсанж. Нөхцөл байдлыг тэр дорн тооцож үзээд цагдаад мэдэгцэн дээр ахын таньдаг мөрдөгчд хэлж энэ ойдуугийн талаар судлуулах уу? Гэхэд эдэр тамир хоёр зэрэг шахам тэгэж ахаа. Дүү маань 10 настай хэмээн хашгирцгаав. Мөрдөгч дүүтэйгээ холбогдоход Сүмбэрл ахаа та хоёр ахыг дагуулад хэлц дээр хүрээдэр дүүн жижүүртэй байна гэснээр тэд яран хөдөллөө. Ээж рүүгээ залгасан боловч уцаа авсангүй. Дараа нь саруул руу залгаж энэ тухай хэлээд ээж уцаа авдгүй хариуг байгаа юм уу гэлээ. Аавдаа ч нь уулзахаар гарсан. Гэтэл ирдэггүй. Оо ороод ирлээ. Өөш наад нүүр царай чинь юу болчихов? Гэж уулгалах саруулын утас тасарчхав. Нэг л төгшүүртэй. Гэвч дүүн илүү чухал байсан тул Сүмбэрл ахтай хамт цагдаагийн хэлтэс ороход мөрдөгч дүүн угтаад долгорын ойдов нас 40 шар хадны этэст туяа гэх эмэгтэйтэй амьдардаг сураг байна. Үг барьцаалсан байх боломж хомсч шалгад үзснэн дээр бах. Сэжүүр болгоно инэхтлээ. Гэхдээ ягаад цагдаад мэдэгдээгүй юм? Энэ тухай замдаа ярилцъя. Хүүгийн ээж маргааш өргөдөл гаргах бах. Алив өдлөө. Ямар азар Сүмбэрл ахтай таарав? Хашир цагдаагийн таамаглал үнэн байжээ. Орхны гертээ хоржхоод хүүгээр яаж мөнгө олох тухай толгой гашилгаж суусан ойдов туяа хоёр газар дээрээ баригдан ах дүү гурав элэг бүтэн уулзалтлаа. Гэвч зовлон дуусах болоогүй бололтой. Баяр хөөр дүрэн инээ зазруулсаар гертээ ирэхэд ээж нь хүн дээр өвдөд эмнэлэг явчихсан байв. 16 дугаар хэсэг төгсөв. Хөвгүүн заяа 17 дугаар хэсэг. Сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэр батлагдаж тун удахгүй сурталчилгаа эхэлнэ. Улс төрд нэр хүнд нөлөө ихтэй доёд зарим нэг судалгааны байгууллагаас гаргасан мэдээгээр хамгийн өндөр рейтингтэй яваа. Ер нь л ялах магадлал тун өндөр. Доёдын өрсөлдөгч дунд болдгийх бизнесмээр л бусдаас илүү байгаач төрд ажилласан туршлагагүй түнд боломж хомс. Гэтэл гай газарт ороос гэгчээр хүргэн санчир нь хуучин эхнэрээ зодож хүнд хэмтээсэн нь сэтгүүлчдийн хараанаас мултарсангүй. Нэр хүнд нь огцон унсан доёд энэхүү хар мэдээг дарах зорилгоор маш их мөнгө цацсан ч нэг л амжилт олохгүй байлаа. Чэм үү тэнэг навш би зөндөө сануулсан. Очиж ийм үед ийм хэрэг тарьдаг. Наад асуудлаа хурдан шийд хэмээн өргөнөө толгой түрүүгүй загинжээ. Доёдоос үхтлээ айдаг санчир эмнэлэг дээр очиж гэрэл маа тавалцлаа. Үнэндээ санаатаа тэгээгүй шүү. Намайг хартаг чи мэднэ. Тэгээд л бие барьж дээвсэнгүй. Мэлмрээд ирсэн нулимсаа тогтоож эстэлэх гэрэл маа. Би удаан дэвтсэн. Эцэст нь ийм юм болчихлоо. Үнэхээр санаанд багтахгүй юм. Чи орхны биеийг харсан уу? Дүүрэн шарах сарив. Би яах вэ гэж бодоход нялх үгээхээ зов зүдэрснийг зүгээр орхиж чадахгүй. Чиний хүснээр шүүхтэр уулзъя. Бидэнд өөр яриа байхгүй. Чи өнөөх байрандаа шунаад байна уу? Үсвэл авал да. Харин би 3 хүүхдээ өөр дээр аавна.
Миний би таар байна. Чи явж үз. Эдэр хажавэ. Би том хүүтэйг уулзмаар байна. Хүү маань ханхар том ир болсон. Чи уулзаад димэл болох уу? Яана гэж. Одоо байтлаа. Төрсөн хүүхдийг минь миний эсрэг. Санчрын махлаг цагаан царай менчин улааж дуугаа өндөрсгөж зогсдол. Ой. Та ч н үг хэлээ бодож хэлээрэ. Гэсээр өндөр биерхүү залуу ороод ирлээ. Чи нөгөө сайн ирв. Би эхнэртэйгээ ярьж байна. Чамд төвий чамаагүй шүү. Эхнэрээ, Монгол улсад 2 эхнэртэй байх үйл гараагүй юмсан. Өөрөөс нь дүү би хаа сайтай царайлаг залуугийн эрс шийдэмгийн үгэнд санчир улам хорсон бохимдож. Яасыг хууль мэддэг гүлэг бай чи. Эндээс гарыг. Эр хүн шиг. Саруулаа. Миний харь орхио орхи. Зүгээр л хуулийн дагуу шийдүүлье. Гэрэлмаагийн дотончлон гуйх ялдан мөгөнд санчир улам бүр галзууран саруулыг замдан чирсээр хонгилд гарлаа. Чи тавьж. Бидэнд асуудал их байгаа. Ингээд дими. Санчир ухаана гээжээ. Хуучин эхнэртэй энэ залуу амаргалдаг гэж бодохоор хар хорн улам буцлан. Чи байх нэ. Гэрэлмааг байраа аваа гэж зааж өгөө юу? Бэлэн байр, бэлэн хүүхдүүд бас бэлэн хүүхэнтэй жаргана гэж мөрөөдсөн биз дээ. Ингээд мөрөөд. Санчир зангидсан гараа саруулын улаан нүрлүү явуулж орхисон ч цаадхан сурмаг болтаад хариу дэлсчв. Яад гуйлах юм бэ? Өмхийн янгахнууд. Саруулын төвчээр барагдав бололтой дахин хүчтэй зохиж санчир тэрийг хадан унаад өгчээ. Чи минь даанч явдаа. Ийм үед ингэж болохгүй шүү дээ. Аав сонсвол би энэ уламд ортно. Намайг уучлаарай. Үнэхээр тисцсэнгүй. Гэрэлмаа аргаа баран мэгшиж хөвтдөл цагдаа нар пижгэлцээр орж ирэн саруулыг баривчлаад явчихан тэрэ. Дархан хотын өрдөөн дээр вагоноос зэмд булгах ажилд орсон эдэр хөлсөө урсхыг үл анзааран шогших шахам гүйсээр байв. Төөнийг өрөвдөн хар зогссон боргил миний дүү ингэтлээ битгий яраа. Тэр тэргүй амжин гэхэд эдэр нүдээ гялалзуулан аха би орой ногоон дээр ажиллах ёстой. Тэгээд л ичгээд шогшоод явчихав. Ээж нь бас өвөн тааруу байгаа гэсэн. Мөнгөний хэрэг болж дээ. Хэмээн бодож зогссон боргилж ажилдаа шамдан ороод алив манаха дөргөн булгацгаая. Эдэр маань давхар ажил хийдэг юм байна. Гэснээр бусдын ч толгой дохин ажлаа шуурхайлжээ. Пөөх та хэд чинь яасан хурдан болгавэ гэх шингэн дуунаар тэр зүг харвал чарлаа хонгорзуул хоёр нэг танихгүй ганган эртэй хам цогсож байв. Хамгийн цаана ундаа ууж суусан эдэр ганган тарган эрээг аавыгаа гэж танимагц золтол нудрага зангидаад өндийчихсэнгүй. Та нар мундаг залуус гэж сонссон. Өөрийн нүдээр ч харлаа. Тун удахгүй дархан хотод шинэ бүтээн байгуулалт эхэлнэ. Би ажил шижээнгүй залуус дуртай. Алив дэмэд. Эднэр төлсийг нь илүү бодоод өг. Гэснээ Марсайтл энэгээд гар нисэн сайхан залуус байна. Шинэ барилгын суурь эхэлсэн. Сонгуулаас өмнө ерөнхий арамыг нь босгох учиртай. Энэ бүхнийг улсын хуралд нэр дэвшигч доёд буюу манай хадам аав санаачлан хэрэгжүүлж байгаа шүү. Та нар оролцъё гэвэл би дэмжинэ. Гэчгээд хонгорзуултаа их л дотно шивэр авир хийсээр явж одлоо. Хоншоор дээр байх нэ. Үгсэн. Төрийн мөнгө цумалсан нэг хувилз үз. Мөнгө өнөргүй гэдэг ахиу хөнхөөс авлаа. Хэдүүлээ илүү авсан мөнгөө эдэртээ өгье. Тэгээ. Өвөө нь бас ээж нь хурдан илээр шугалтахгүй. Гэлцэх залуусын сайхан сэтгэлийн үгэнд золтоол уйлжхаагүй эдэр баярлаа. Хэмээн шивнжээ. Эдрээ төр хүлээ. Оргил ахаа. Яасан бэ? Чи хаана ажиллаж байгаа юм? Холов. Ойрхон 10 км. Ногоо дарга ажиллав. Тийм ээ. Чи энэ мопедыг аваад яв. Ойцсон газараа цэнэглээрээ. Татгалзах хэрэггүй. За баярлаа. Ажиг тань мартахгүй. Зүгээр дээ. Би одоорой. Шүндэл болтол шуудадаа ногоо зөөж туйлдаж ядарсан ч
Сэтгэл өөдрөг мопедо унсаар өвөөгийн дээрлээ. "Оо, миний хүү, эмээ нь хүлээгээд алив нүүр гараавга хоолойд." "Өө яаж байна? Өнөөдөр бүр аваа. Ургамлын ханд их нэмэртэй юм аа." "Эмээ, та яагаад эрт хэлээгүй юм бэ?" "Хэтэрхий оройтож гэж эмч хэлсэн. Өвөө ч нүгэн дараагүй маа. Ганц охиноо бас зээнараа завгаад явах уу гэд зөрүүдлээд болоогүй. Эмээ нь юу чадах вүлээ дээ." Эдэр өмөлзөөд ирсэн ч уйлсангүй. Дүү Тамиртайгаа яриад ээжигээ сайжирсныг дуулаад бага зэрэг тайтгаран оронд орлоо. "Хонгор зүлэгч ёстой муухайгүй юм аа. Харсан болгонтойгоо." Гэтэл тэр хүн аав. Тэрээр аавыгаа бас хонгор зулыг маш их үзэн ядаж хорсож байв. "Ер нь хариугаа авнаа. Нөгөө газараа байгаа л үз. Нээрээ надад түлхүүр өгсөн." Эдэр аманда бовтонсаар хувцас өмсөд сэм гიშгсээр гарч одлоо. Хүнд хагалгаанд орсон гэрэлмаагийн би нэг үе бодвол элт сайжирч ойр зуур босож явахтайгаа болов. Гэвч санаа зовох асуудлууд араараасаа урсан гарсаар л. Санчрыг тэсэлгүй цохиж орхисон саруулд эрүү үсэн хоригдсноос гадна аав нь хүн дээр өвдөжээ. Ээж нь ч эдэр хүнч ямар нэгэн зүйл нуугаад байгааг тэр зөнгөөрөө гадарлавж сэтгэл шимширхээс өөр юу хийж чадах вүлээ? Санчиртай тохиролцохоос аргагүй болж бүх гомдлоо татан авчээ. Байрны талаарч дурсах хэрэггүй болж нэгэн саятад ярилцлага өгөхдөө "Өөрөө унсан, санчир буруугүй" гэж хэлснээр 3 хүүхдээ өөр төр авах хэрэгтэй боллоо. "Санчраа, чи саруулаг яах гэж байна? Би хүссэн бүхнийг чинь биелүүллээ." Гэхэд нүрээ битүү боосон санчир "Чи намайг ямар болсныг хардаа. Би чинь албан ажилтай хүн. Нэг хэсэг гадуур гарахгүй. Тийм болохоор өөр яриа байхгүй" гэд огт хөдөлсөнгүй. Өдрийн имчилгээг дуусгаад хонгилд агаарлахаар гарч явтал мөнхөө цагдаа амьсгаатчихсан гүйж ирээд "Эгчээ, таны бие сайн уу? Дүү нэг мэдээ тэрлээ." "Би сайн. Юу болов?" "Таныг сүрдүүлсэн этгээдүүдийн сураг гарсан. Манай эмэгтэй ажилтан таны бараан зогсож байгааг та мэднэ. Хэдтийн талтай холбоо тогтоож өнөөг худалдаач нэгж хянаж эхэлсэн. Тэд баригдах нь цаг хугацааны л асуудал. Та санаа амар бай" гэж дурж гонолов. Дандаа л муу мэдээ сонсож авсан гэрэлмаа "Ашгүй дээ. Би ямар их айж байваа. Чамд баярлаа. Саруул маань юу болох вэ? Аргалах арга байна уу?" Мөнхөө нүрээ элбэн санаа алдаад гомдол гаргагч нь дэндүү том хүмүүс нөлөө ихтэй. Тэд гомдлоо татахгүй л шүүхэр орж тарах болов да. Гэхдээ та бие сайн бодоорой. Бид хичээж ажиллана. Санчрын хадам нь их хуралд нэр дэвшиж байгаа гэлөө. Тийм ээ, дарахны тойрогт. Энэ дуйлаанаар нэр хүнд нэг хунсан. Тэгээд л шүд зуусан бололтой. Ямар тач та биеэл сайн имжлүүл. Зарим нэгэн асуудал нь цэгцэрч эхэлсэн ч санаа зовох зүйл мундахгүй болон. Санчрын гаргасан үйлдэл бүхэн хорон муухай. Бүр хүчин дэх гэж оролцсныг нь яана. Ёстой л хүн биш болжээ. Ээжээ. Тамир том ир болжээ. Дүүгээ дагуулсаар орж ирээд "Ээжээ, бид хоёр хоол авчирлаа. Алив та өндийгөө сууж чадах нь уу?" "Гш. Миний муухай хүүхдүүд, амьдралын баяр баясгалан, урам зориг минь. Та нар минь л надад амьдрах итгэл өгдөг. Хүүгүүдийн минь заяа түшиг." Уйран бодох гэрэлмаагийн нүдэнд нулимс гэлтгэнэх үед Симарчаад нэмсэглэн "Миний хоёр хүү том болжээ. Яасан ч мундаг юм. Бөөх ээжийнхэн дуртай хол байна." Ээжтэй магтуулсан хүүхдүүд дороо дэвхцэн хөөрж хоол идэх дур хүрэхгүй байсан ч аяг шул амтархан эдсэн гэрэлмаа "Орхон, нааш ирдээ. Ээж нь биеийн үзье." "Ээжээ, би зүгээрээ. Тоосоо банга дурхиж эмээ ууж байгаа. Тамир агаа мөнгө явуулсан." Нээрэл хүүгийнх нь бие сайжран махмираа суугаад эхэлчихэж нуруу ууцынхан сорвнууд барг арилсан харагдана. "Ээжээ, санжираа хайцсан юм"
гэртээ ирэхгүй юм. Ах нь юу? Аав нь удахгүй ирнэ. Хүүхдүүд нь саруулд ухаангүй сайн атлаа аав гэж огт хэлэхгүй юм. Гэрэлмаач ятгаж зүрхлээгүй. Угтан тосох амьдралд өвгүүдийн заяа түшиж бүх зүйл сайхан болох цагт тэд ааваа гэж дуудах нь гар цаг үйзээ. 17 дугаар хэсэг төгсөв. Хөвгүүн заяа 18 дугаар хэсэг. Чарлаа хожид дэмэд бол санчрын баруун гар буюу итгэлт хүнэн. Тэрээр тун удахгүй дойдоош том болно гэж санчирт итгэдэг тул хэлсэн бүрийг нь ёсчлон биелүүлдэг аж. Чарлаа хаочиж хүүхэн шуухнаас хол хөндий нэгэн. Хүмүүсийн цуурхыг сонсвол ижил хүстэнж байж мэднэ. Хонгор зултай эртний танил бөгөөд Солонгосоос ирмэгцэн хамтарч ажилласан аж. Сэргэлэн завуугаас гадна үзэгслэнгой хонгор зул том жижиг элдв ажлыг тун чадмаг зохицуулдаг нь Чарлаа таалагджээ. Гэтэл санчир ирмэгцэл хонгор зул татагдаж элд сонирхох болов. Эхнэрээс нь үхтлээ айдагч санчир туслахаас аргагүй болж хонгор зулыгч ятгаж дөнгөжээ. Уянгийн хахир хатуу зам болоод хадам дойдын дээрэмгүй авирт бохимдон бачуурж явсан санчир нүдалтам үзэгслэнгой эмэгтэйг хараад л эзэмдэх хүсэл төрсөн нь мэдээж. Чи үнэхээр сайхан бүсгүй юм аа. Дэмэд хэлэхдээ дут удуулж надаас нуусныг бодоход та хоёр. За хаанаас ажлын дүнш төдийхөн. Тэм бол сайхан л байна. Цаашид олон ажил дээр хамтарна гэж найдаа. Би сул дорой эмэгтэй хүн. Гэхдээ хэн нэгэн хүн итгэвэл тэр итгэлийг алдахгүй. Окей. Энэ ч надад бүр их таалагдлаа. Томчуудын том ажлаас их ашиг шүүрэх нь тийм ч муу зүйл биш. Залуухан сайхан их нэртэй гэгддэг санчир өөрт нь ханд хайж элд сонирхсон нь хонгор зулд нэгийг бодогдуулж нэг их үнэрхсэнгүй дагжээ. Заавал буудалд орвол дэмий бах. Аятаахан байр. Санааг нь ойлгосон хонгор зул толгой дохиод машинаасаа давхсаар байрандаа ирлээ. Энд намгүм элдв камер байхгүй. Хулгайч залбин хүмүүс л их. Чээж ухаалаг бүсгүй юм. Дөрүүлээд ор. Араас чинь би муу санаатай навшимаа. Тэгсэн атлаа туулан зүрхтэй. Зэвүүцэн боддог хонгор зулын араас орж ирсэн санчир хаалгыг дангинтэл цоожилмогц ухсгийн тэврээд ухаан жолоогүй үнсэж эхэллээ. Чээ чинь яасан гой биетэй юм. Даашинцгийн шув татан тайлаад орлоо зүтгэлэг санчир ухаана гээжээ. Бурхан минь, би юу хийж байна? Харуулсан бодовч оройтжээ. Санчир дэндүү хуйл тачаалтай нэгэн аж. Оршил энтер ч хийсэнгүй. Нор жамжаагүй өдрөөрөө чинэрч хатуурсан эрэгтний шургуулан бүлэх зураа өгнөөс нь хазлан өгдгнөөс нь бацлана. Аярлалаа өвдөд байна. Минийх том байна уу? Санчир айглан бүлсээр гүрс хідэл дур ханчхад хонгор минь сайхан хөөхөдөг гэжээ. Ёстой л хаан шиг тарвалзан сайхан хүүхний дураараа идлэх санчир эд хөрөнгө эрх мэдлийн үн цэнийг гээжийг хантал мэдэрч байлаа. Дархны бүтээн байгуулалтыг алста чамаар удирдуулъя. Харин бид хоёрын харилцаа нууц шүү. Таал хамаалтахгүй бол би яана гэж. Надад их юм хэрэггүй. Жаахан мөнгө аривжуулахад л болно. Шударга бүсгүй юм. Миний сонирхлыг улам их татж байна. Хатуу саргатыг хундгаар хүртэн шалхайд суусан санчир тасран ойчиж урд амьсгаа авсан хонгор зул хийсэн үйлдэлтэй гимшин бодол тавтан хэвтэв. Гэтэл хаалганы цоож товчгонох чимээ дуулдаж сэртгийн чагнавал нээрэл хүн ороод ирлээ. Халаатай шүүр нөмрөөд гэрэл асаан дөгтөл нүдэндээ хилэн тодруулан гялалзуулах хэдэр хөмхийгээ зуусан зогсож байв. Идрээ чи яаж? Цаан чин санчир байна уу? Аавч нү? Мэддэм шүү. Та яаж ингэж чадваа? Идрээ тайвшир. Ийм учиртай юм. Чи хар. Их чин дараа тайлбарлая. Гэвч тэр үгэнд нь орсонгүй.
Гараа зангидан зүтгэж хонгор зул хорихыг хичээн ноцолдлоо. Нийслэл хотод жирийн нэгэн өдөр эхлэж төм төжигнэж бум бужигнана. Зөрөн өнгөрөх хүн бүр хаашаачим адган яарсан уурлаж бухимдсан төрхтэй. Аргагүй дээ. Амьдрал амаргүй байгаа. Хорооллын нэгэн байрнаас зэх өндөр нуруутай өсгөлүүн чирэг биетэй хөөрхөн бүсгүй гарч ирээд нарны шилээ зүгэд машин цуусан нь ариун намун аж. Угийн чирэг спортлог биетэй охин арлын Япон оронд 4 жил сурахдаа улмал гойлог сайхан болж өсөн торинжээ. Бүхнөөс нууж ижиж явдаг асан нүүр духны нөсөө толб ор мөргүй арилсан нь хөөрхөн харагдуулна. Япон орныг зорьсон нь өөрийн мөрөөдөл байснаас гадна нэг бултах аргагүй хүчин зүйл үйлчилсэн нь Тамсаг. Тэр жил хийс хэрэгт гүтгүүлсэн эдрийг мөрдөнд ороход хамгийн их санаа зовсон хүмүүсийн нэг бол Ариуна. Бяцхан зүрхэндээ дурлалын гал бадраасан гэнэн хонгор охины тэнхин шийдвэр өөрт нь зөв гэж санагдсан ч хожим буруу байснаа мэдээд золтол амиа хорлцохоогүй лээ. Гэвч дэссэн. Мөнөөхөл харийнхаа хүчээр шүү дээ. Аз болж аав нүүх шийдвэр гаргаж эцэндээ нүүрхийг газаргүй шаналж асан Ариуна хэсэг зур амар амгалан байв. Нэг өдөр утсанд нь зурус ирсэн нь Ариунаг шахаанд оруулан Тамсагтай уулзахаас аргагүй хүрчээ. Чи ч ямар муухай амтан бэ? Яаж ингэж чадваа? Аргагүй дээдл. Хурдан устдаг. Нэг болцолтой. Битгий хуц. Би юу сонсмооргүй. Тэгвэл болвол би нэг тэнгист үзүүлнэ. Бас чиний хайртай жалд. Ариунагийн хөл сулран суун тусаад болцол чинь юу юм гэж арай ядан шивнэлээ. Ариуна, энэ чиний бодсон зүйл биш. Би чамд хайртай. Ухаангүй дурлцглаа. Намайг тэнэг гэж бодоо юу? Үнэ. Тэр мөчөөс хойш өдөр шөнөгүй бодсон. Гадар дотор тэнхэж байсан. Хичээлээ байнга давтаж байгаа. Бөөн баяр. Намайг Япон явуулна гэдэл. Тэгээд яваач. Би чамтай явмаар байна. Тэнд 4 жил сураад эцэст нь чи шийд. Би чамд хуруугаач хүрэхгүй. Хэрвээ чиний бодол өөрчлөгдөхгүй бол 4 жилийн дараа жаал дээр ирж болно. Би гомдохгүй. Ариунагийн ухаан санаа түмэн янзын бодолд автан бодлогширчээ. Эдэр одоо 14 настай. 4 жилийн дараа 18 хүрнэ. Чи бүр гэгээрээд номлогч хаятай болжээ. Харин өчүү дээ. Хэц гэтэл тэнгис. Найз маань осолцсон. Тархиндаа хүнд гэмтэл аваад үрдийн дахир дутуу нэгэн болсон. Удаан бодож эргэлзсэний эцэст Тамсгийн үгэнд орохоор шийдээд тэр нэг өдөр тоосхны үлдвэртээ зориглон хүрсэн нь тийм л учиртай байж. Японд утсан даруйдал гар бөмбөрөө идэвхтэй хичээлэн улмаар сургуулийнхаа шигшээ багт орж ахин дэвшсээр чадварлаг тоглогч болж чаджээ. Нэг хэсэг Ариунагаас алхамж холдолгүй цөхрөлтгүй дагаж асан Тамсагт баггүй дасан өвөр түрүүндээ орсноор эдэрч мартагдаж эхэлжээ. Харин уймтгай Тамсаг өөр охид сонирхон аажмаар холдож бүр сураггүй болсон бөгөөд нэлээ хожуу түүнийг хар тамхинд нэвт орон цагдаа шүүхээр асуудал үүсгэсэн тухайдуулж Ариунаач ортос мартжээ. Сайн саар зүйл аль алиныг нь хийсэн Тамсаг амьдралаас алга болж зүрхний гүнд нуугдсан харин сэргэн бадамлаж эхлэв. Эдэр маань ямар хуу залуу болсон бол? Эмнэлгийн гадаа ирснээ сая анзаарсан Ариуна хэд удаа явсандаа бантан тортой юмаа барьсаар үүд рүү яарлаа. Үлийнх нь гууч бэртэл сэтэрсэн гамбаа охины эрмэгцэл эмнэлэг твтэн эмчлүүлж байгаа. Адгаж яарч яваад хэн нэгэнтэй мөргөлдөн тортой юмаа талаар нэг асгаж орхилоо. Оо яна, уучлаарай. Би анзаарсангүй. Намайг ч гэсэн уучлаарай гэчээ. Ариуна өндийг харвал гэрэлцсэн харнууд нь үзэгсэнтэй тормолцох өндөр цагаан охин гараа сунгон инээмсэглэж байна. Цоошинхэн байгуулагдсан намын нөхдийн гуйлд шахалт үсэлтийг аргагүйд нь зөвшөөрсөн бол улсын хурлын ээлжилт сонгуульд өрсөлдөхөөр зөвшөөрчээ. Гэвч төрлөх нутаг орхон аймагт биш дархан уулд тойрог оногдсон нь болдод таалагдсангүй. Дарханд би хэцүү шүү дээ.
Харин Эрдэнэтэд бол сайн үзнэ. Гэтэл яагаад? Чиний хэлдэг төмөн зөвөө. Эрдэнэтэд цэрмаа нэр дэвшиж байгааг чи мэднэ. Бас л нэр хүндтэй шударга бүсгүй. Ядаж хотод үзээд алдъя л да. Өрсөлдөгч дунд хамгийн хүчтэй нь доёд. Чийл өрсөлдөж чадна. Дарахныхан чамайг сайн мэднэ. За. Хаач ялагдахаас хойш та нөхдийнхөө саналыг л дагая. Тэгээд сэтгэлээр унаж болохгүй. Доёдын хүргэн асуудал үүсгээд нэр хүнд нь нэлээд унсан. Судалгаагаар жинийх байнга өсөж байгаа. Тэр юу бол гомдлоо татчихсан гэвчтэй. Үчээр хийлгсэн нь тодорхой. Ард олон ухаантай шүү. Та нэрээ үнэхээр өөж үдгэж юу? Яг тийм биш л дээ. За. Би үзээд алдъя. Тийм шүү. Энэ оронд шинэ хүч, шинэ салхи хэрэгтэй. Ялагдсан ч ийм хүмүүс байгаа шүү гэсэн мессежийг ард олон мэдэж авах. Улаанбаатар хотод хэд хэдэн бизнес эрхлүүлж тунж амжилттай аваа болдвол зүтгэсэндээ заавал хүрдэг тууштай нэгэн. Амьдрал түнд хатуу нудрага амсуулж байсан ч тэр бууж өгөлгүй өдий зэрэгтэй хүрсэн. Сонгуульд өрсөлдөн гэдэг тэр болгон хүний хийх амар ажил биш юмсан ч. Улаанбаатар дархан гэсэн байнгын маршруттай болсон бол сурчлагаанд бэлдэн сэв завгүй гүйж байлаа. Багаж бүрдүүлж амжив. Бол захирлаа. Энэ доёдгоо намтар нэг л сонин санагдаад байх юм. Юун сонин гэж олон жил ханьс эхнэрээс салж хаж байдаг л асуудал штэ. Энэ биш л дээ. Одоо хамт амьдарч байгаа ханд гэх эмэгтэй нь өргөнийх нь турсан их юм байна. Юу? Бодлоо байлгүй дээ. Нэрэг юм. Хэл амнаас айдаг учраас гэрэлтэй батлуулаагүй гэж ярилцж байна. Цууганд итгэх дэмий. Тэгээд ч улс төрийн сонгуульд хэн нэгнийг гөрдөж үжирдэх муухай. Захирлаа. Ингэж 50 хандвал бид ялагдана шүү. Өрсөлдөгчд тэр дундаа доёдгоо юу ч хийж мэднэ. Гайгүйз насаараа шудрагаас сэрхмэлсэн хүн шүү дээ. Юу л болтоо. Та дэндүү зөөл юм а та. Тэр ханд гэх эмэгтэй хэдэн жилийн дараа огцон баяжиж том тендер болгоныг авдаг нь өргөн нь жалгаагүй. Болд сэрдгийн шанаагаа тулд сууснаа. Гэрүүлийн амьдрал руу нороод дэмий. Харин наа тендерийн асуудлыг уултай шалга. Нотлох баримт ол гэжээ. Үнэн ч зөвлөхөн толгой догсоор гарч болдож ээш тийш утас цохон ажлаа амжуулсаар үлдэв. Болдын өглөө эртлэн ажилдаа ирэхэд зөвлөх зоригоо нь айхалчихсан гүйжрээд та сонсвоо сайхан мэдээтэй хэмээн инээд алдан суухад болд хальт харсан сошиалд итгэж болохгүй гэж нам дуугаар хариулав. Та гэм амгалан хүн шүү. Доёдын хүргэн санчир гэжэр дарханд нэг хүүхэнтэй уулзаж байсан бичлэг цацагдсан. Тэр бүхэл гууч эхнэр нь шинээр мэдүүлэг өгч санчрыг буруутгасан байна. Болд угсгийн босоод хүүхэн шухны асуудал падгүй. Харин сүүлийнх чинь сонирхол татлаа. Гээд өрөөнд дотор хол хийж эхлэв. Аягуу сууж амьсгаа дарсан зоригоо доёдгоо дарахны шинэ хөгжил төслийн тендерийг нэлээд бодлонт авчээ. Үргэн санчир нь хариуцдаг юм байна. Тэр бүхэл хажууд чахан байгаа хөтлөөс цемент тавлгүй хаавайсан ирээнээс татжээ. Цагд анарч үнэр аваад шалгаж эхэлсэн бололтой. Бидний хийжээ хэмээн хардах байх та. Харин тийм ээ. Тэгээд л би болгоомжлоод байна. Маргааш албан ёсоор сонгуул эхэлнэ. Зоригоо чи сонс. Бүх баримтыг цуглуулад хүлээ. Цагдаа нартай холбогд. Асууж тодруул. Өөр илүү үйлдэл бүхий. Би дарахаа явлаа. За ойлголоо. Манайхан бүх асуудлаа жин тан зохицуулаад таныг хүлээж байгаа. Харин та ганцаараа ойхонтойгоо явах санаа байсан. Гэтэл аав нь өвдөд хэвдсэн байгаа. Юутаж уудсаар ярив. Зэлмэг маань сайн туслагч болно. Гэхдээ та ядаж жолооч авч явсан нь дээргүй юу? Доёдын хүмүүс. Чи мөнч сонин хүн шүү. Илүү юм бодолгүй араа сайн дагаад л байж бай. Яриад дусныг элтгэн гараас авчин үндээсэн бол уудсаар ярьж эхлэв. Миний охин аав нь ээж байна. Зүгээрээ шинжилгээний хариу сайн гарсан. Ашгүй дээ. Аав нь ажил ихтэй ярьж амждаггүй.
Би мэднэ. Ингээд таны сонгуулийн нээлт аав нь яах вэ? Төр болдын би зүгээр бол хамт явах уу? Тэгээ. Би юм хумаа бэлдээд хүлээжээ. За тэг. Ээж нь нэлэх биетэй болохоор гол зам дэмий байх. Орой уулзъя. За аваа. Хайртай шүүнсэй. Бэж гисэн охиндоо хайртай. Болд элдв ажилдаа зуралцаар үдэш болгож сая нэг чөлөөрөн гэрээрээ дайрч хооллоод охин цэлмгийнхээ хамт Дархан хотын зүг үлгийн жолоо залжээ. 18 дугаар хэсэг төгсөв. Өвгөн заяа 19 дугаар хэсэг. Гараа зангидан зүтгэх эдэр шулганы шивнэх хонгор зүйлийг сонсон айжмар сулран зүйлдээ нам зогсоод тэгэхээр та бидний төлөө тийм ээ. Энэ утсан дээр бичлэг байгаа. Яаж ашиглахаа өөрөө мэд. Ямар бичлэг? Цаг баг байна. Гэр бүлдээ туслах хэсгээ өөрөө мэд. Санчир сэрхэн. Эдэр алхам ухраад ихжээ. Баярлаа. Зүгээр дээ. Хонгор зул зөвөм хийснээс аял ухааран эдрийг тэрэн ингэртээ нагаад бүрхэд миннэс бүр өндөрт дүүлнэс ихчигээ битгий мартаарай гэчгээд шовхийтэл өнсчв. Таны санчир зүгээрээ намайг өрөөнд ороод гэрэл унтраамагц хаалгай зад төшгөлөд гараарай. Яах гэж энд хулгайч ихтэй хулгайч орсон гэж бодог. Бичлэг таарвал намайг сэжиглэхгүй. Гэрэл унтрамагц цоочтой хаалгай зад төшгөлөн гарсан эдэр мотоогоо асаан давхиж одов. Галаас нь төөнөх хонгор зул ихчийн утсыг тэмтрэн өөдөөс үлээх салхинд нулимс нь үерлэн асгарсаар байлаа. Хөө минь хаачаад ирээ. Эдэсгүүлгээ. Эвэдэ. Эмэн эмөгүй. Одоо зүгээр дээ. Би унтлаа. Хэд хоног ногоон талбайн дээр тамираа тасардал ажилласан эдэр байнга л нэг зүйл бодоостой. Ээж болоо дүү нарт нь асар их муу зүйл хийсэн аавынх нь бичлэг халаасанд нь би буцаа гарган ээж рүүгээ залгаад биеийг нь асууж энэ тэрийг ярьж байснаа. Ээжээ саруулаа хайцсан. Уц нь холбогдохгүй байна. Холын дээвэрт явсан. Мөд ирнэ. Ээжээ та яагаад худлаа яриад байгаа юм бэ? Үгээс яагаад нуусан юм? Гэрэлмаа чимээ алдран мэг шиг сонсдож хэсэг азанснаа. Аргагүй шахаанд ороод саруул аавыг чинь зодчихсон. Тэгээд л тэр миний аав биш ээ. Харин саруул ах. Хөө минь ээж нь ийм сул дорой хүн. Азар надад 3 сайхан хүү заяач. Та тэгж битгий яраа. Хүүд ээдэг. Бүх зүйл сайхан болно. Тийм ээ. Ээж нь хүүхдүүдийнхээ дүүрэн заяанд бүрэн итгэдэг. Ээжээ та дахин гомдол гаргаад санчрыг цагдаад өг. Хөө минь мууч санж төрсөн эцэг чинь. Одоо биш болсон. Өөгийн би тун таар байгаа. Энэ бүхэн санчраас л эхлэлтэй. Та сайн бодоод хүүгийнхээ хүслийг дагаарай та. Утас тасран урдаас санаа алдах эдэр шийдэх бололтой халаасаа авхан хонгор зүйлийн утсыг гарган асаалаа. Миний нэг найз сэтгүүлч хүн би. Их шудрах хүн. Энэ бичлэгийг янзал засаад явуулаарай. Гэхдээ өөрөө шийд гэсэн хонгор зүйлийн үгс жохинд нь цойрайлсаар. Бараг 10 минут бичлэгийг халган үзэж арай чамаа дуусгаад өөрийнхөө утас руу шилжүүлэн засаж эхлэв. Хонгор зүйлэгчийн царай огт гарахгүй байгаа нь сайн хэрэг. Төрсөн эцэг нь хэрхэн рейцээргүй ажиллахыг нүдээ өвтгөн харж дуусаад богиновтор 2-3 бичлэг болгон заслаа. Эцэст нь өнөөх сэтгүүлчийн фейсбુકийг хайж олоод хурамч аягнаас зургас илгээчихв. Дараа нь дугаараа нууцлан залгаад сайн байна уу? Би таны фейсбુક хаяг руу бичлэг явууллаа. Ашиглах хэсгээ өөрөө мэд гэж сандран хэлээ тасалж чат эрхийг хүлээж судал. Юун бичлэг вүлээ? Чи хийм гих хариу иржээ. Санчрын садралсан бичлэг хуурай усан тавьсан галайтрал хормхон зуур таран олон мянгаар шеэрлэгцээр өглөө болохын алдад хариу арга хэмжээ авахаас нэгэн дөнгөрсөн байв. Өглөө эртлэн сэрсэн уян нөхөртөө ярих санаатай уцаа нэтэл бөөн зурвас бөөн чат. Юу? Ээжээ энэ юу вэ? Өөдгөө гахаа. Уянга
Утсаа хагас шидэж орхиод янгинтэл уйл зууснаа өөр нэг утас аван өвөө рүүгээ залган гомдол мэдүүлээд муужран унчихв. Доёд ястайл галтайгаа буун самнаж дэрэгдээ зогсох хандыг хэд зохиж унгаагаад өмхий гуйлагчд маргааш сонгуулийн нээлт болно. Тэр бузар дууд хурдал гэж хашигчин амнаас нь цагаан хүү сахран ирэв. Үд болохын алдад байдал улам хурцдан улсыг хуралд нэр дэвшигч доёд нь аж охин уянгийнхаа нөхрийн эгчтэй хамтран амьдрах ажээ. Мөн хүргэн санчир нь 3 хүүхэдтэй эхнэрээсээ салахдаа 4 өрөө байрыг нь хууль бусаар дээрэмджээ. Нэр дэвшигч доёдын хүргэн санчир нь бууч эхнэрээ зэрлэгээр зодон хүнд гэмтээсэн хэргийг хууль хүчнийхэн шалгаж эхэллээ. Гэсэн мэдээнүүд сошиал ертөнцийг дөргиж эхэлжээ. Уужим амьсгаа аван сэргсэн доёд энэ гарц цаггүй өөрсөлдөгчийн явуулга байна. Ханда чи сайтуудтай яаралтай холбогд. Миний зөвлөх туслагуудыг дууд. Ямар үнээрч хамаагүй энэ бүгдийг дар гэж тушаагаад сарталцсан амьсгаацаар гарч одов. Мөнгө гэдэг дэндүү хүчтэй байдаг аж. Санчир цагдаад баригдсан хэдиж гэрэлмаатай тохиролцсон саруулыг суллахаар боллоо. Шуугаж асан сайтууд орой гэхэд намжин энэ бүхэн нь гэрэлмаагийн шинөхрөө суллуулах арга зайлбалж хувран санчрын бичлэгийг засварсан гэдгийг синжээчэд нотолсон тухай мэдүүлгүүд гарч ард түмэн 2 хуваагдан талцаж худал үнэн постууд шеэрлэгдэж эхэллээ. Санчир ахаад л цагдаагаас малтарч айж эмээсэн амтан гэртээ ирэхэд доёд уянганаар огтхонч зэмлсэнгүй. Эр хүн аль алдахыг тэргээхөв. Хэрв чи нэг зүйл хийж чадвал бид чамайг уучлана. Тэр хүүхэн чин хэм гэсээр угтлаа. Санчир хөлсөө арчаад би биш шүү дээ. Надад тийм сэтгэл байхгүй. Эм байх нь хамаагүй. Удал эсвэл үнэн байх нь буурч хамаагүй. Яг одоо хариу арга хэмжээ авъя. Энэ бол гарц цаагүй болдын хийсэн ажил. Яг зөв. Би яах ёстой? Замаасаа зайлвал. Яаж? Уухаа назар чадахгүй бол тэр жигээр явж болно. За ойлголоо. Санчир гэрээсээ яаран гармагц Дэмэдтэй холбогдоод хэн хийснийг олж мэдв. Үгүй. Хонгор зул та хоёрыг гэрт орохоос өмнө орон байрны хулгайч байсан болол та. Тэгээд л хам хум бичлэг хийгээд зарсан байх. Өвөөгийн хэлснээр энэ бүхнийг болд хийсэн тодорхой. Цаашид яаж ч мэднэ. Доёдгоо надад тушаал өгсөн. Наадах чинь өнөө орой дархан явах мэдээтэй. Сайн байна. Аятайхан машин олоод хүрээдэр. Энийг хийж чадвал чиний халаас нь 500 сая орно. Санаандгүй балчигт хутгалдаж орхисон санчир үн алхаас ч буцахгүй болчихсон арх ууд суудал чарлаа дэмэд ирснээр хоёул аяны дөрөө нэгтгэжээ. Хууль хүчнийхний ааш аяг үнэндээ олдохгүй юм. Дээр нь сэтгүүчэд. Үдийн алдтал бүх зүйл эргээр эргэн саруул суллагдах тухай сайн мэдээ сонсон хийсэн зүйлдээ баярлаж суудал дахиад л буруугаар эргэчихв. Зүйлдээ хүн гэдгсэн хэрэгд орох анцтай. Өөдрөг цоглог байсан гэрэлмаа ахаад л норман унжиж утсаа таг унтраагаад орноосоо босолгүй үдэш болгожээ. Хүүхдүүд нь хоолцоо барьсаар шуугилдан ирж багхан жаатуугаа сэргсэн гэрэлмаа. Миний 2 хүү эртэн хар. Ээж нь зүгээрээ. Дүүгээ сайн хараарай. Хаалгаа чаажилж унд. 2 хүн дуулууртай ягэгч нь үнсүүлчгээд гүйж одоход санаа алцаар үлдсэн гэрэлмаа бодолд автлаа. Нар шингэж буй бололтой орчин нэмс бүүдийн зөөлхөн салхи сэвэлцэн. Саруулыг өгүүлэн шимшэрхийн сацуу үнд хүчээр ажил хийсээр ирсэн том хүүгээ санагалзна. Бас өвчтөе авдаа туслаж чадахгүй байгаадаа гутран нулимс мэлбрүүлээд ирлээ. Игчээ та зүгээр үү? Нулимсаа арчин үндийвэл өмнө нь хэд харагдсан гэрэлцэн харнуудтай хөөхөн охин байв. Би зүгээрээ. Харин аав чинь сайн. Би таныг өрөөнд чинь оруулаад өгье. Гэрэлмаа татгалзмаар байсан ч ээлдэг охины айланд уяран сугцаар дотгош орлоо. Охины нэр хэн бэлээ? Зэлмэг. Яасан ч гоё нэр тийм.
Зэлэмгийн утас гинэтгэн дуугарч "Аваа, төр хүлээгээрээ би одоохон." "Аваа." "Аа, хадам аав уу?" Цэлмэг өгжилтэй инээд алдснаа. "Хадам биш ээ. Би сайн ёроолоор 2 автаа болсон юм. Азтай охин гэхүү дээ. Яасан ч хөөрхөн, яасан ч элдэх хөвгтөвтэй. Нэг ийм бэртэй олчихамсан." Охин хүүхэд төрүүлээгүйдэж тэрөө хааныг энэ тухай уян боддог гэрэлмаагийн сэтгэл хөнгөрөн үлдэж, харин цэлмэг дэгдэн гүйсээр аавынхаа машинд суулаа. Аав охин хоёр элдвийг ярилцсан цагийг зугаатан өнгөрөөж явсаар урьхан дээр түр зогсон өнгөн хооллоод цааш хөдлөв. Яг араас нь машин дагаад буйг саял анзаарсан бол урдаа саруулж бас урдсгаж үзээд "Зэлэмгээ, охин минь бүсээ зүүснэ үү?" гэж сануулад урдаа нэмэхэд арын машин яг дагсаар байв. Зөвлөх зоргиогийн сануулгыг гинэтгэн санаж жихүүдээс төрсөн ч ухаанаа хурцлан давхицаар байлаа. Хонгор сумын гэрэл харагдаж санаа амарсан ч зам засвартай гэсэн анхааруулах тэмдэг таарж урдаа хасах агшинд өөдөөс хурц гэрлээ дэлбүүлсэн машин тулаад ирхэн тэр. Огцом ушигхад машин тэнцвэр алдан цэлмэг орлож тогтоохыг хичээсэн авч эрчиндээ хөрвөн өнхөрчхөв. Болд машинда хамгаалтын төмөр хүрээ хийлгсэн нь сайнэр нөлөөлөв бололтой 2-3 эргэсэн машин айхтар гэмтсэнгүй. "Зэлэмгээ, охин минь чи зүгээр үү? Алив гарыг" гээд өндийтэл үзүүрүүн часхийн хатгаж золтой л орилчихсангүй. Ард машин зогсоод гэрлээ унтраахыг анзаарсан бол "Охин минь зүгтаарай, зүгт" гэж шивнэн цэлмэг гайхан мэлмэрхэд бараг хүчээр түлхэж орхилоо. Юу болоод байгааг цэлмэг анзаарсан бололтой. "Аваа, аваа" хэмээн шивнсээр амжид цаашгүйж хонхор бараалан хэвтлээ. Гэтэл хэн нэгэн хүн хажуунаас өндийгөөд "Шш, юу болов?" гэж шивнэхэн тэр. "Ахаа, аав туслаач." Охины гэрэлтсэн хар нүдийг харсан өнөөх хүн цочин зог дутснаа. "Эндээ хүлээ, би одоохон" гэчгээд гүйж одлоо. Хурдал шатаа чарлаа түргэлээч гэх хоолой нэг л танил. Гал дүрсгийн асаж 2 хүн цаашгүйсээр машинд зүүн давхин одлоо. Ногооны талбайд эцэж ядартлан ажилласан эдэр мопедны эвдэрсэн тул хэсэг зур амрыг гэж шидэн хэвдэн дүүрмөлөх үед тар нэрхийн машин онхолдох чимээнээр зочин сэрсэн нь энэ аж. Гэтэл үе зүүдэнд нэрдэг өнөөх гэрэлтсэн хар нүдтэй харц тулгарч зүүд гэж ойлгон тэрхэн зур манарсан ажээ. Машинда гацсан эрийг амжиж сугдатан гаргаад араас ирсэн өнөөх охинд хандан "Цагдаадууд хурдлаарай. 2 хүн зогцсон шүү" хэмээн дуржигнуулан хэлчгээд өөрөө мопед руугаа гүйж одов. Машин галдсан хүмүүсийг хүү таньжээ. Төрсөн эцгийгээ муу хүн гэдгийг сайн мэддэгч алуурчин гэж даанч төсөөлсөнгүй. Мопедээ төрсээр харанхуйд алсрах уу чухам юу бодон явсан юм бол доо. 19 дугаар хэсэг төгсөв. Хөвгүүн заяа. Төгсгөлийн 20 дугаар хэсэг. Дархан хотын вокзал дээр бомогц таксинд суусан Ариуна очих газраа хэлээд эргэн тойрноо сониучрхан ширтэж явав. Сарвчтай малгайтай залуухан жолооч "Өөрөө дарахных уу?" хэмээн өөгөөдөд голын толинд айлгуйтан нүд ирмэж харагдана. "Улаанбаатар хотынхоо. Энд манай найз залуу байгаа." Нэмж юм хэлсэнгүй. Жолооч залууч дууга хураажээ. Бодол сэтгэлд нь эдэр үргэлж харагдах хагаад өөрөөсөө том өсгөлөн хөвгүүдтэй хэрхэн зодтолдож байсан нь дурсагдана. Тэр олон дурсамж дундаас тоосгоны үлдвэрт өнгөрөөсөн гайхалтай шөнийг бодох үед гуйн завсран чимчигнэн орж зүрх бүлэглээд л ирдэг. Дааман хаалгыг тогшсоор дотгош ороход өөдөөс тоссон настай эмээ сарвчлан харснаа. "Оо, эдэр биш байж" хэмээн бовтнох сонстов. Эдрийн эмээ нь яасан сайхан буурав ээ. Ариуна ижимгүйрэн бодол хийсээр урагш төхөөд "Сайн байна уу та? Би эдрийн найз байна. Уулзах хэрэг гараад ирлээ" гэв. Хоймрын орон дээр хэвтэх өвгөн хэдэнтэй бөгшүүлэн ханиалгах гээд эмээ угсгээж Ариуна ч өндив.
Цай даргуулан буцлах хооронд өөрийгөө товч танилцуулж амжсан Ариуна тортой бэлгээ гардуулахад нэг шилтэй зүйлийг их л онцлон энэ ургамлын ханд ямар ч өвчнөд их сайн та өвөө дуулгаад үзээрэй. Дархлаа дэмжиж тээж уужирдаг гэхэд оо баярлалаа. Буйнан дэлгэрсэн хөөрхөн охин байна гэж алга тосон авсан эмээ тэр дороо өнөөх хандыг найруулан өвгөндөө өглөө. Өвгөний хөлс бурзайн амьсгал нь уужран заринд нь туяа татан нойрсож эхэллээ. Хөгжилтэй орны им өөр юм аа да. Дороо нөлөөлж байна шүү. Тийм шүү. Их ховор ханд. Эдэр маань ногооны талбай дээр ажиллаад байгаа. Оройхондоо л ирнэ дээ. Охин минь баруун орон дээр хажуулж амар. Өдөж боллоо эдэр ирсэнгүй. Суугаад хүлээгээд баймар байсан ч настай хүмүүс төг болохоос болгоомжлон орондоо ороод бодолд автав. Эдэр хэр өөрчлөгдөв. Тамирын ярьснаар мундаг өндөр болсон гинлээ. Намайг марчихсан бол яана. Болгоомжлол төрөвч зүрхэнд дэлгэрсэн хайрыг ялтаа. Одоо болтол найз охингүй байгааг бодоход гордлого нь итгэл болж хувирн догдлож эхэллээ. Өнжлөө үйл ялэг доошлуулахад нэмгэн цамцны цаанаас хөхөн товойж дур булаам харагдана. Амхандаа л эрчүүдийн шохоорлыг хэрхэн булаах бяцхан арга нь энэ гэж итгэснэг үзээ. Гадна хаалга торх их дуунаар хүн ороод ирлээ. Эмээж сэрсэн үү эсвэл хүлээж байсан уу гэрлээ асаамагц нүдэн анивчв. Эмээ би ирлээ. Хоолойны өнгөнд бүдүүрээд өөрч болчихсон юм шиг. Дууг нь сонсоод л догдолж эхэлсэн Ариуна амьсгаагаа даран хэвтсээр. Найз чинь нэрээдээ. Зөндөө хүлээлээ. Эдрийн алхаа ойртож ирсэн ээ. Ариуна ирж хотод ирсэн гэж дуусан. Ямар гомдмоор юм бэ? Баярлсан шинжалга. Эмээтэйгээ нам дуугаар шивнэн ярихад эдэр шуугтан сард өгөхөд Ариуна золтоол замчин зай гаргачихсангүй тэсв. Гэвч гордлого нь талаар өнгөрч. Эдэр орны урдуур хэвдээ тудалгүй жигдхэн хур хэрж эхэлжээ. Нууцхан мөрөөдөлтэй автан үүр зайтал сэрүүн хэвцэн Ариуна нэг мэдхэд нам унтаж орхиод нар дээр хуурсан хон сэрлээ. Сандран үндийтэл нэг их өргөн цээжтэй булчин шүрмсэн зангирсан ханхгай залуу толгоо угаан эмээ уусхийн өгч байв. Оохон минь сэрчгээ юу? Жаахан амрахгүй дээ. Ариуна нүрээ улалзуусаар босож эдэртэй харц тулгаран мэдлээд жаахан чадуугаа уужрлаа. Ирсэн зорилго нь зөв гэдгийг мэдрэх тусам зүрх булиглаж баярын совин төрнө. Та хизээ ирвэ? Та гин шүү. Би мэд чинь найз гэдгэлчихсэн. Чи одоо хаажих вэ? Намайг дархан хоттой танилцуулаач. Амжихгүй хаа. Үнтэй гэрээ хийгээд ажиллаж байгаа. Өнөөдөр мопедо засаад оройтчихлоо. Одоо явна. Өөлдөө. Удахгүй өвөг аваад хот орноо. Урдын адил дуушуу цөөтэй хിവэрж нүдний харц нь их л бодлогошронгүй бас гунигтай. Эвдэрсэн мопедтойгоо ноцолцоор засаж чадсан эдэр давхин одоход Ариунагийн зүрхний хар улам бүр бадамлан асжээ. Сонгуулийн сурчлагын албан ёсоор эхэлжээ. Хаа сайгүй л туг намарч зурагт худас ярана. Нэр дэвшигч доёд малилцтай л инээсээр эндэр дээр гараад шин дарахны шинэ хөгжлийн төлөө гэж хашгичин зөндөөл юм ярьлаа. Хаа очиж их хүн цугларчээ. Санчир Дэмэд хоёр бусдаас зайдуухан зогсох хагаад үе уцаар ярьж заринд нь инээмсэглэл тодорсоор. Цагдаагаас мэдээ байна уу? Машин осолдож бүрэн шатсан гэж байна. Тэгэхээр Санчир уртаар амьсгаа аваад азар хөдөлгөөн багваж зам эвдэрсэн нь бидний зол боллоо. Хэлээд өгөө. Ямар тач бүх зүйл жин тан. Гэнэтхэн дэмдээ утас дугарч тэрээр хөмсөг зангидан ярьснаа. Машин лу хэмээн сандран дөгсөөр урд оронгүйж цаадах чинь амьд байна гин. Хэн нэг нь тусалсан бололтой. Яахав гэв. Санчир хурдан алхсандаа багтран уйхэлж муу мэдээ сонсоод бүрч бочимдно. Баларсан. Одоо яахав гэд нүүрэ даран суун туслаа. Тэдний алхан бүрийг алсаас ажид зогссон шалан хөдөлгөөнтөөр хэд хэдэн удаа нууцаар зураг дараад
Хүмүүс дунд уусан удах нь хараачаар болдын хүн гэдэг нь ээлтэй. Нээлттэй хожимдуулж эхэлсэн болд хүзүүндээ хамгаалалт зүүсэн ч царай зүс нь элдв зовиргүй харагдана. Яриан цэгцтэй тайван тухтай сонсогдох бөгөөд доёдынхоос 100 хүн цугласан ч бүгд итгэлтэй нөхд наажээ. Аавынхаа сонгуульд туслахаар ирсэн цэгмэд гойд зогсон хослол өмсөж өндөр өсгөж жийсэн нь эгээл үлгэрийн гүнжиг санагдолно. Гэрэлтсэн хар нүдний харц цугласан олны дундуур бидрэх нэг эрг мэд. Тэрээр урьд шөнийн явдалд ихэд цочирдож аавдаа санаа зовхоос гадна гэнэт гарч ирэн амьд норсон тэр хүнийг бод сорвайв. Юу басны дуусан зөвлөх зоргоо хамтрагч нь л байж таарлаа. Зэлмэгтэй тарамагц баригдахаас айж санаа бодлоо өөрчилсөн бололтой гэж таамаг дэвшүүлв. Болд үзүүнийхөө өвчөнд туггуйтан ярваагаад тэмч байж мэднэ. Гэхдээ дүрлзэн асах гал түүний амийг авч болох байлаа. Санаандгүй таарснагч үгүйсгэж болохгүй гэлээ. Харин цэлмэг тэс өөр бодолтой байсан тул тэдний элдв таамгийг тэс цохин болсон явдлыг нэг дэнгүй дахин ярьж өгөөд намайг таних аргагүй харахгүй байсан шүү дээ. Үнэхээр хамсаатан байсан бол 2 хүн шүү цагдаа дууд гэж хэлэх үү хэмээн бухимдахгүй шулганав. Чи харж чадаагүй гэж үү? Үгүй, маш их сандарч айсан. Гэхдээ нүднийх нь харц. Тийм ээ, нүднийх нь харц. Явч муу хүн биш байсан. Эд орчим насны хүн байв. Залуухан, гэхдээ их том өндөр. Болд гараа зангидан зоргиолоо дохиод одоо болноо. Хараа энэ давчр нь олдно. Нээрэл алах алуурчин байсансан бол өөрийнхөө амийг эрсдэлд оруулан намайг аврах хэрэг байх болоо да. Одоо амарцгаая. Гэснээр элдв таамаг өндөрлөн амсгэж цагаасаа хоцорсхийн нээлттэй хийсэн нь энэ. Нээлт өндөрсний дараа болдын үнэнч туслах зөвлөх зоргоо машин цомогц гарц цаггүй доёдын хүмүүс байна. Чамааг гарч ирмэгц дэмэдгэх туслах нь үнтэй утсаар яриад их л сандран санчиртаа учир битүүлэх зүйл ярилцлаа. Болд тажихантал инээснэ. Чэ бүр тагнуулж болж гүйцлээ. Гэхдээ сайн байна. Бидэнд тусалсан залууг олдлоо. Элдв асуудал бүүдэгтэй. Гол гэрч учраас тэдэж ирж байж мэднэ. Этгэлтэй хүмүүст мэдэгдэж сурчлагаа хийх замаар ажиг тавь. Энэ тухай цэлмэгт дуулгасны хэрэггүй гэжээ. Ээж дүү нарыгаа эмээ өвөө гэсэн чин сэтгэл эдэрт улам хүч оруулж урам зориг нэмдэг. Гэвч тэд шөнийн явдал бодлоос нь огт гарахгүй байв. Ажилдаа махран зүтгэж шөндөл болгодог хэвээр. Ээж нь иларшин эмнэлгээс гарсан нь сайн хэрэгч төшиг тулгуур олсон саруулаах нь мөрдөнд хоригдоостой нь сэтгэл завна. Ажил дуусчээ. Сайхан ааштай гэр бүлийн ах эгч хоёр хангалттай хүс өгөөд "Дүү минь, чи үнэхээр мундаг шүү. Өвөө чинь бас ээж чинь түргэн идэх болтугай" хэмээн ерөөл өргөсөөр өдөж өгчээ. Сэтгэлийн мухард нэг бяцхан зул бадамлан ассан байгаа. Тэр нь өнөөхөл гэрэлцэн хар нүдтэй охин. Хайр гэжин дөхөх тусам амттайж бас өргөстэй юм. Яг л сарнай цэцэг шиг. Санчир бол түүний төрсөн эцэг. Хэдийгээр тустай амьдардагч бултах аргагүй үнэ. Энэ мэт түмэн бодолд эерэгдэн шаналсан эдэр өвөөгөндөө ирэхэд эмээ нь эвийлэн харилсаар ухтан хоолцоо аялуулан бөндөгнөв. Өвөө нь уламд орцжээ. "Эмээ, миний ажил дууссан. Бүгдээрээ хот руу явъя. Сайн эмчид өвөөг үзүүлье." "Иш хөө минь. Өвөө чинь заавал сонгуулаа өгнөгөө зүр хөдлээд байна. Эдхэн хоног үлдлээ. Хоёулаа хүлээе." "Ямар хүмүүс нэр дэвшиж байгаа юм? Доёд гэж хүн байна уу?" "Байна. Өвөө чинь дэмж айсан үед эдэр нэг л ёоз муутайхан мушээснаа. Өөр хүн алгав" гэв. Эдэр сурчлаганд ирсэн материалуудыг нэг бүрчлэн үзэж суухдаа гэнэтхэн уулга алдан эмээнч даган уулгамчлав. "Мөн байна. Хэм мөн байна" гэж эдрийн нүд очтон гэрэлтжээ. Сонинг энгэртээ нагаад "Эмээ, та нар энэ
Энэ болд гэдэг хүн санал авг. Харин доёд чинь муухай хүн гэчгээд хар хурдаар гүйсээр гарч мопедо алсан жирэлгсээр нэр дэвшигч болдын иш штаб дээр очиход нар шингэж байв. Догдосоор байшин дөхөн цонхоор сэм шагаавал хэдэн хүн юу ч юм хэлэлцэн ярилцхаагаад тэдний дунд өндөр гоолыг эмэгтэй цаашаа харан зогсно. Мөн бишийг нь мэдэхгүйж эдрийн зүрх урд тая зохилож эхлэн хэсэгхэн зур хөшчөв. Гэнэтхэн эргэж харсан өнөөх эмэгтэй гэрэлцэн хар нүдтэй охин мөн байж харц тулгармац навцхийн тэр чигээрээ гүйж мопедо алсан давхиж одлоо. Сэтгэл нь хоосрон манарч ухаан санаа нь орж гарна. Давхисаар боргилийн дэрчгэж. Чи юу болов? Өвөө чинь зүгээр үү? Зүгээрээ. Аха, маш их баярлаа. Эдэр нэг мэдгтэл өвөөг их рүүгээ гүйж байв. Аваа. Та даанчтэй. Биднийг голж, хайж, ер нь яач ч болно. Гэтэл ягаад хүн алахыг завдав? Яагаад? Голдоо ортол гомдсон гомдол сад асгаран гарч нулимс нь хазартайхан үерлэж эхэллээ. Эдэр уйлсаар. Тэр удсын бүү мэд. Удсан жингэнэж сая сэхэрэн авбал хонгор зул. Чи хаана вэ? Намайг хүмүүс мөрдөд байна. Хэн? Чарлаа бас авчна. Цагдаа болохгүй. Чи ирч чадах уу? Харгүйхээр хонгор зулын байранд хурж сэм тандвал нээрэл аав зогсож байв. Ухаан санаагаа хөвчлөн хэсэг зогсноо удаа гарган залгалаа. Хэн бэ? Эдэр байна. Оо, миний хүү. Хэн чиний хүү юм? Би чамайг харсан. Юу гинэ чи? Намайг цемент дээр ажиллаж байсныг мэдсэн үү? Тэгээ чи намайг дагсан хэрэггүй. Надад баярлаж яваарай. Үл таних хулгайчаас бичлэгч нь болоож авсан. Одоо бүх хүний хэл хонгор зулыг хичээдч бичлэг байгаа. Та гар хүрвэл бүрэн ихээрээ цацагдана. Үлээ. Үлээ. Утас тасарлаа. Сонгуулийн сурчлагын хугацаа дуусаж 5 өдөр ойртжээ. Бүх талаараа давуу байж алах нь тодорхой болсон доёдын талынхан бараг л ялалтаа тэмдэглэж эхлэв. Төрд орно гэдэг чинь мөнгөтэй хүн болгонд тохирох алба биш. Би 60 нас хүртлээр 40 жил төр зүтгэлээ. Нэг ёсонд элдүр нь хангасан хүн. Гартаа хундахтай виски барин улай бодрох доёд тунч жаргалтай мишээж тойрон зогсогсод тэр дундаа ханд, санчир, дэмэд нар алгаа хорстол алга ташцгаана. Гэвч доёд дэндүү эрт баярлжээ. Хаалга сэвхийн онгойж цагдаа нар шүүгэн орж ирээд эргэн санчир таныг хүний амь насан занал хийсэн, нууцаар мөшгөн тагнасан, үтгсэн хэрэгт буруутхан баривчилж байна гэд прокурорын зөвшөөрөл үзүүлэн гарт нь гав зүүжээ. Дэмэд ханд нарч гавлагдан муухай бархиран чарласаар явж одлоо. Ажиохон уянгаатай ховгоосон ханхаа өрөөнд үлдсэн доёд олон жилийн зүтгэл нь салхинд хийсэн утгыг харж тэссэнгүй зүрхээ даран унжээ. Эцэст нь эдэр зориглон шийдснээр нууцаар гэрчийн мэдүүлэг өгч цагдаа нарч мөрцөөр хэргийг бүрэн нотолсон нь энэ. Аавыгаа баривчлагдан явахыг алсаас ажиж зогссон эдэр аава намайг уучлаарай. Энэ мөчөөс хойш сайн хүн болж чадвал би таны хүү хэвээр байх болно гэж итгэл төгс шивнээд цааш эргэн харанхуйд сүйтгэнсээр далд оров. Сэтгэл нь бүрэн онгойж уужирсан эдэр өвөө эмээгийнхээ хамт Улаанбаатар хотыг зорин халуун амбүлээрээ уулзаж бөөн баяр хөөр болцоолоо. Цагдаа мөнхөө тэргүүтээ шилдэг мөрдөгчд уйггүй хөөцөлдсөн эцэст гэрэлмаг луйварцсан этгээдүүдийг олж уйлын өмнө хүргэжээ. Мэдээж заллаж олсон мөнгөө гинэн бүсгүй буцаан авсан. Эдрээ ингээд бүх зүйл сайхан болох нь завсны эцэс жарган гэдэг чинь энэ шүү дээ. Ариуна ин хэлээд эдрийг сугдан мөрийг налахад цааш түлхэж зориглолгүй тийм ээ. Гэхдээ нэг л хүн дутуу санагдаад байна. Хэн? Саруулах. Өнөөдөр суллагдана гэвчтэй. Ээжээ хэдүүлээ цагдаа ялцаарай. Алив, тамир орхон, хувцас өмс. Эдрийг сугдсан хിവэрээ догдлох Ариуна би машинтай ирсэн явцгаая гэж яаруулав.
Сар гаран хоригдож цонхидэл цайсан саруул нүд гэлбэн анивчих нарны туянаас далжцаар гарч ирэхэд гэрэлмаа хүүхдүүдтэйгээ зогсож байв. Бас ариуна иржээ. Саруулаа, ингэж нуулцах гэж чи минь зүгээр үү? Би зүгээрээ. Харин та нар минь. Та нар минь гэх энэ үг бүгдийг догдлуулжээ. Гэрэлмаа угсхийн зүтгэхэд саруулын нүдэнд нулимс гэлтгнан тэрж энэ бүхнийг инээмсэглэн хар зогссон эдэр. Тамира, орхон, миний хоёр дүү авруу очооч гэж шивнээд өөрөө түрүүлэн аава хэмээн орлож хоёр дүүнч нэгэн зэрэг аава гэж хүч нэмсээр гүн очиход саруул хүчрхэг том гараараа бүгдийг нь хумхан тэрврээд би та нартаа сайн обож чаднаа. Надад итгэхээрэй хэмээн итгэл төгсгөлээд нулимстай нүдээр инээжээ. Гэнэн цайлган гэрэлмаа бүсгийн 3 хүүхдийн хувь зай түшиж нэгэн халуун бүл ийхүү бүтэн болсон гэдэг. Төгсөв. 2025 оны 8 сарын 27.